Ер нь өнөөдөр монголчуудын хамгийн одоо эрхэм асуудал бол Монгол улсын одоо энэ эв нэгдэлтэй байх, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө сайн сайхан зүйлийг бүтээ хий гэсэн одоо хүмүүсийн хүсэл эрмэлзэл маш их байна. Тэгээ үүн дээр ер нь одоо Монгол улсынхаа төлөө цэргийн тангараг өргөсөн эрчүүд, цэргийн бэлтгэл өргөтнүүд, Монгол улсынхаа сар технологийн төлөө бас ажиллаж хөдөлмөрлж байсан хүмүүс, одоо ажиллаж байгаа залуучууд өөрсдийнхөө одоо санаачтгаар энэ байгууллагыг үүсгэн байгуулсан. Тэгээ энэ бол ерөөсөө одоо улс төрийн юм уу, эсвэл олон нийтийн юм уу, эсвэл одоо ямарваа нэгэн одоо тийм гадны нөлөө бүхий байгууллага биш. Энэ бол Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө, улсын хорны сар технологийн төлөө, залуучуудын ирээдүйн хойч үеийн төлөө байгуулагдсан үүсгэл санаачлагын юм байгууллага. Энийг бол одоо цэргийн мөрдөстэй хүн болгон дэмжиж байгаа. Тэгээ одоо Монгол улсын хэмжээнд хүүхэд залуучуудыг эх оронч үзэл хүмүүжүүлэх зөв одоо зөв уламжлал Ахмад үеийн энэ баатарлаг дайчин уламжлал, хөдөлмөрч уламжлалыг одоо тэр залуучуудаа сургах, төлөвшүүлэх нийгмийн хэмжээнд байж байгаа энэ хууль бос эсвэл одоо нэг одоо ямарваа нэг одоо нийгмийн хэмжээнд байгаа сөрөг зүйлүүдийг одоо илааршуулах, засах, залруулах гэсэн Монгол улсынхаа хөгжлийг зөв чиглэлээр зөв хандлагаар явуулахад нь энэ тангараг өргөсөн мөрдөсдөнгүүд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа энэ залуучууд энэ одоо давхарга нэг үеийн одоо хүмүүс бол энэний төлөө ажиллая, хамтрая гэсэн ийм одоо чин сэтгэлээр цугласан хүмүүсийн одоо эв нэгдэл байгаа. Эдгээс одоо 2228 жилийн дэртээ модон шигийн төв байцад нутаглаж байсан нүүдчин аймагуудыг байлдан дагуулж нэгтгэснээр Монголын анхны төрд улс болох хүчирхэг хүннүг өрн байгуулсан үеэс Монгол цэргийн боолт өгөхөж улмаар 810 гаруй жилийн өмнө эзэн Чингис хааны бий болсон их Монгол улсын цэргийн зохион байгуулалт сүр хүч, байлт урлаг, сахилга, дэг журам дэлхийг гайхуулж байсан гайхамшигт түүхийг бол үлдээсэн байдаг. Энэхүү түүхийг сэргээн уламжилсан 1911 оны үндэсний эрхчлөөний хөтөлбөр замун 1921 оны ардын өвчлөлийн ялалт үр дүнд гадны дарслаас чөлөөлөгдөж туурал тусгаар Монгол улсаа байгуулан мандуулсан Монгол халахын голын 1939 оны байлдаа 1945 оны чөлөөлөлтөд улсын баруун хил дээр болсон зэвсэг тулгуурлалтын ялтын гол цөмч нь Монгол цэрэг байсан билээ. Ийхүү Монгол улсын шин түүхийн үед эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэг олон улсад инхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн алба хаагчид түүхэн үүрэг гүйцэтгэж амжилт гаргаж тавигдсан зорилтоо нэр төртөө биелүүлж дэлхийн технаа нэр алдраа мандуулж Монгол цэргийн дайчин уламжлалыг илэрхийлэн Монголын ард түмний бахархал болж байна. Баримт зохион байгуулагдах цэргийн болон хууль зохиолох байгууллагын албан хаагчид, бэлэн байгууллагуудын албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд, улсын байгууллагын нэгтгэсэн улс орны улс төрийн сайн гүйж, орон нутгийн чуулганы Монгол цэргийн нэгдсэн холбоо төрийн улс энэ холбооны энэхүү чуулганы үйл ажиллагаа чиглэгдэх юм аа. Сайн сайхныг тогтоох, саар бүхэл сэргийлэх үүрэг зорилго